Үгийн нүд. Үг нүдтэй гэвэл уншигч таалав гайх байх. Эсвэл энэ үгийг хэлсэн намайг эрүүл бус ухаантай хүн гэж үзэх нь мав. Хүнд хоёр нүд байдаг бол үгэнд хэдэн ч нүд байж болно. Аль олон нүдтэй үг хэл ярианд илүү идэвхтэй хэрэглэгдэнэ. Нүдийг нь олох гэж хүмүүс ярьдаг. Энэ бол альва хийх бүтээх ажлын эгзэгтэй мөчид яг голыг нь олж хийн гэсэн үг. Үүнтэй адил бичиг зохиолын хэлэнд үгийн нүдийг олж бичнэ гэдэг захтансан газар маачих шиг аятай. Үгийн олон нүдийг хэлний шинжлэлийн ухаанд олон утгатай үг гэж нэрлэдэг бөгөөд үгийн олон утга ухтай нэг л ихээс төрсэн олон хүүхдэд адил юм уу да. Үүнийг нэг үгийн салаа утга, шилжсэн утга, ирүүлсэн утга, ойролцоо утга, эсрэг утга гэх мэтээр маш олон нүдтэй болгодог. Хүн альва юм үзэгдэл хийгээд хүний үзэл бодлыг үг хэлээр илэрхийлэхдээ үгийн олон нүдийг ашигладаг бөгөөд тухайн юмыг яг онож хэлж чадвал тэр үг нүдээ олсон хэрэг мөн. Харамсалтай нь бичиг зохиолын хэл найруулгад үгийн нүдийг олж бичээгүй. Өөрөөр хэлбэл үгийг онож сонгоогүй алдаа их гардаг. Хэл найруулгад эрхэмлдэг зүйлийн нэг нь үгийг оновчтой зөв сонгох, өөрөөр хэлбэл үгийн нүдийг олж бичих явдал чухал. Бичиг зохиолд нүдээ олоогүй үг төөрсөн янзг мэт тэнэмхий. Утга санааг нэвтрүүлэхэд оновчтой бус ойлгомжгүй үгээр бичсэн зүйл шар сонноос аваад бишгүй тарах босон төдий бий. Бичгийн, бүтээлч, зохиолч нарын үг гэлэгтэж их байх болов. Үгийг амнаас гаргах амархан, харин түүгээр утгыг илэрхийлж хүний сэтгэлд хүрэх сайхан үг олж хэлэх гэдэг бэрх. Үсгээр үгийг бичих амархан. Гэхдээ үгийг утгаар нэвтрүүлж уран санааг урлаж бичнэ гэдэг хэцүү. Бодлогогүй болгоомжгүй хэлсэн бичсэн ганц үг зэлнээсээ алдуурч чавхцсан унах шиг л амнаас алдуурдаг. Үг алдвал барьж болдоггүй гэдэг. Одоогийн хүүхэд залуус үггүй дохио зангааны хэлтэй болоод байгаа. Тэд нүүрний хуурал, гар хурууны чигчээ зангаа, толгой маяжих зэрэг элдв хөдөлгөөнөөр эсвэл эгмаг гэсэн этгээд аялгын тусламжтайгаар нэг ярихчаан болдог. Энэ нь хэлгийн хүнээс дор, eerэг хүнээс ядан, уншаах хүнээс гунгана хэлний соёл чадваргүй тодорхойлол бөгөөд их хэлний үгийн баялгаа нэмэгдүүлж хэл яриандаа үгийн нүдийг олж ярьж бичиж сурахыг хичээхгүй бол төрсөн хоёр нүднээс илүү ухааны бэлгийн нүд сохор хэлгийг eerэг уншаа сэтгэн бодох чадвар муу мулгуу хүнээр нийгэм дүүрэх вэ гэж халаглана.